За сайн байцгаана уу? За ийм бичлэг эхлүүлээ суугаад одоо ярихаас сууж ингэж юусэн огт бодож байсангүй. За Амина маш өгүүлүүлсэн байсан. Аминагийн бичлэгийг үзсэн, Төгөөгийн бичлэгийг үзсэн, Рубигийн бичлэгийг бас үзсэн. Энэ гурван бичлэг дундаас юу хүнэн хутлыг би одоо хэлэхээ сууж байна. Төгөө нэг ч үний юм ярьсангүй. Руби бол Аминагийн бичлэг үнэн гэдэгт бол би нотлогоо олоод одоо тийм баримтаад цуглуул баг ухааны юм ярьсан байлээ. Баримт нь олж өгье доо гэж бодож энэ бичлэгийг эхлүүлж байна. За мөн энэ тайлбар явахаас өмнө хэрвээ чи бүжигт хайртай, бүжгээр явахыг хүсдэг, маш их юм хүсэл зоригтой бол хизээж амар продакшн дээр очоорой гэж би бол хэлэхгүй. Яа тэгвэл тэр хүмүүс чинь маш цаан хүмүүс байдаг юм. За Аминагийн талаас хэлж ярив. Аминаг маш сайн мэднэ. Яаж сайн мэднэ вэ гэдээ амар сүртэй эхлээд байна гэхлээр Амина манай доод үеийн бэлдэж гаргаж ирсэн саяран хамтлагийн гишүүн ахлагч нь. За тэгээд мэдээж бүжгээрээ мэдээж за энэ хүүхдийг мэднэ гэсэн үг. За мөн дээрэс нь би бүжгийг хаяад нүур буддаг болсон шиг Амина бүжгээ хаяад бас нүур буддаг болсон. Бид хоёр хамтдаа Pro Makeup дээр хамт ажилладаг байсан. За тэгэхээр тэр хүүхдийн хүмүүжил болон бодол оюун санаа би тэр хүүхдийг бол гаргахгүй сайн мэднэ. За мөн Аминаг мөнгө авахын төлөө тэгэж төөгөөтэй ингэж юу асан байлгүй дээ гэж битсэн байлээ. No. Амина бүжиглж байх хугацаанд аав ээж нь гадаадад энэчийн эмээтэйг амьдардаг байсан хүүхэд. Тэр хүүхэд хизээж хинээс ч мөнгө авах үйц, нэг хоолны мөнгө ч юм уу ямарваа нэгэн юмыг авах үйц тийм сул дорой хүүхэд бол байгаагүй. Тэрийг бол бат хэлнэ. Мөн дахиад мөн зураг явуулдаг байсан гэсэн бэ лээ. Бурхан минь гэж ёо. Худлаа хэлж болно. Хизээч тийм амар жишимчгүй худлаа яаж ярьж сурд юм болоо. Тэр хүүхэд тийм зураг авах нь байтугай тийм бодох сэтгүүч байхгүй насанд хүрээгүй хүүхэд байсан юм шүү. Тэрийг бол би баттай хэлж чадна. Яагаад насанд хүрээгүй байсан бэ гэхлээр за тухайн энэ зургийг минь манай зургийг гаргаж ирсэн байна лээ. Энэ үед бид нэр дийлэнх нь их сургуульд ороогүй хүүхдүүд. За эдгэр чинь мэдээж Рубигийн хэлж байгаагаар assassin буюу дээд үе. За эндээс доошоо nation гэж орж ирээд nationгээс доошоо siren гэж орж ирж байгаа. Ямар ч логикоор бодоод үзтээ тэр хүүхд яаж насанд хүрсэн байх вэ? Насанд хүрээгүй байхгүй юу? За энэ талаар бол ингэж ярих байна. За би өөрийнхөө талаар ярив. Би багасаа эхлээд Монголын хүүхдийн ордноос эхэлж ингэж бүжиглээд ардын бүжиг, цэнгэнд бүжиг гэж явж байгаад 2013 оноос чөлөөт бүжигт рүү би ингэж орж эхэлж исэн. За 2013 онд яаж амар продакшн тариалагддаг болсон бэ гэхлээр тухайн үед флаш моб гэдэг зүйл хаасайгүй болдог байсан. Маш олон хүүхдүүдийн тэн тэндээс цуглаад бүжиглж байгааг хэлж байгаа. Тэрэнд бэлдэж байх хугацаанд хэдэн октоодыг ингэж дахиж ингэж шалгаруулж аваад Kronos гэдэг хамтлаг бий болж байсан. За яг тухайн үед мэдгүй 9-10 хэдэн хүүхэдтэй байсан, хэдэн эмэгтэй охин байсныг би бол үнэхээр хэлж санахгүй байна. Тухайн үеийн зураг маань ч гарч ирэхгүй байна. За Kronos тийм олон охидтой байжгаад шигшигдэж ч юм уу эсвэл тухайн цаг үеэс ингээ зарим нь гарах гараад ингэж явж байгаад үндсэн яг 5 гишүүнтэй охидын хамтлаг байдаг юм аа. Жохоо яваад агшгүй нэ. Одоо энэ 5 гишүүнтэй гэсэн үг. За энэ охидын хамтлагийг ихлэ ярихаас өмнө амар продакшн та хэдийн мэдчих байгаачлан доороо маш яг юм тодорхой хэдэн толгой эрттэй хүмүүс байдаг. За тэр эрэгтэй хүмүүсүүдийн доор нь дахиад өөрсдийнх нь бэлддэг сурагч нар байдаг. Хамтлаг байдаг. За Бачка Төгөө гэдэг хоёр хүн мөнхийн өрсөлддөг байсан хоёр хүн. Тэмцээн дээрч тэр хаанч тэр юм дээр. За тэгэхээр тэр хоёр өрсөлддөг байсан хүмүүсүүдийн доор нь бэлдэж байгаа хүмүүсээс хоорондоо өрсөлдөнөдөө гэсэн үг шүү дээ. Тэгэхээр Бачка гэдэг хүний доор байгаа Kronos гэдэг хамтлаг дахиад нэг 116-тай мөнхийн өрсөлддөг. Дээрээс нь бид хийдийн охидын хамтлаг гэхлээрээ ийм найланхай байж болохгүй, ийм байж болохгүй гэдэг үднээс дөнгөж 10 жилийн жоохон өсвөр насны охидуудад характераас нь эхлээд бүх юмыг заадаг байсан. Хүнтэй юм гоё мэдлэхгүйгээр жоохон юм хийг хийсэн те нэг юм жоохон зүүн ууртай ч юм уу те ийм алхаг шиг юм ч юм уу те бид тэр тийм юмыг хүртэл заадаг байсан. Kronos гэдэг хамтлаг маань ер нь жоохон иршүүд хамтлаг байсан гэдгийг тухайн үед бүжгэлдэг байсан. Тухайн үед би тэдийг мэддэг хүмүүс маань бүгд нотлох баха. Би тэдийн хувцлалт хүртэл юм байсан. За мөн оролцож байсан тэмцээн, ярьж байсан яриа, нэвтрүүлэг, киноны жижигхэн скрин зөндөө юмд ордог байсан. За энэ ордог байсан бүх юмнууднаасаа хизээч энэ үедээ мөнгө авч байгаагүй. За хоолоо авч иддэг байсан болоо хоолнд л ордог байсан байх. Миний санаж байгаагаар шүү. За Kronos гэдэг хамтлаг ингэж анх үүссэн.
Assassin's гэдэг хамтлаг маань Kronos гэсэн октоын хамтлаг дээрээсээ Амрийн Бачка тариалагддаг эрэгтэй гишүүдийг бид хэд хоорондоо нийлээд Assassin's гэдэг хамтлаг 2015 онд үүсэж байсан. Одоо энэ нөгөө гаргаж ирсэн зурагч шиг олон залуучууд. За мөн тэмцээн уралдаанд ордог. Тэмцээнд орсон тэмцээндээ ер нь Assassin's нэг их тэмцээндээ ордог байсныг тухайн үед хамтдаа оролцдог байсан хүмүүс маань нотлох баха. За энэ бас мөн байна. Хамгийн анхны тэмцээнээсээ 1-р байранд ороод гарч ирж байсан юм. За одоо Ruby-гийн бичлэгтээ уялдах гэж байгаа юм аа. Энийг яагаад хэлж байгаа вэ гэхээр Assassin's-ийг бид нар бэлтгэлээ хийхдээ, мөн Kronos бэлтгэлээ хийхдээ маш хатуу дэглэмтэй, бараг цэргийн юу гэж хэлэхэд одоо тийм буруутгааргүй. Тийм нөхцөл байдалд бид бэлтгэлээ хийдэг байсан. Хоцрох юм бол загнуулдаг, гар нь жоохон зүрх юм бол загнуулдаг. Жоохон юм 1 секундээр алдахад загнуулдаг. Гар нь ийм байх хэвээр юм гараа жоох ингэчих юм бол загнуулдаг. Загнуулаад хийрүү хийж чадахгүй сунаадаг ч юм уу. Одоо яад энэ тий гиз таталт хийдэг, заалаа бүтэн тойрдог. Бидний бэлтгэл маш чанга байсан. Бидний бэлдэж байгаа хүмүүс тийм амар чанга хатуу дэглэмтэй байсан. За бид тийм бэлтгэл донд тэр чин жоохон хүүхдүүд байхгүй юу да тухайн үеийн жоохон хүүхдүүд ингэж л юм бэлдэж ээж тайзан дээр гардаг юм гтийн байна тэгдэм байна гэсэн юм ойлгохтунаараа Nation гэдэг юм доороосоо дүүнертэй болсон. Nation-д нь Ruby орж ирж байгаа одоо. Тэгээд бид нар яг яаж сурч исэн яг тэрүүгээрээ заадаг байсан. Тэгээд тухайн үедээ зааж авах хугацаанд бид нар за яг буруу заагаад байна гэдэг юм айгуу сайн ойлгосон л да ер нь дараа нь бол. Яа тэгэл дуул характер буюу бүжиг таартай минь надтай хамтлагийн маань хүмүүс бол айгуу сайн мэдэх баха. За тэгээд Nation-гээс доошоо Siren гарч ирээд мэтчлэн ингээ явсан. Би 13 оноос эхэлж бүжиглээд 18 онд бүжгээ хаяж байсан. Энэ одоо миний хамгийн сүүлд орсон Okagchi-ийн тоглолтын зураг байна. 2018 он. Мөн яг түүшигт шалгаруулж авдаг байсан гэсэн яриа. Үнэхээр шалгаруулж авдаг байсан. Одоо би энэ сууж хахад Amina энэ сууж байна. Энэ бүх юм явраа нэгэн юмн дээр хүртэл биеэр нь одоо биеийн хилэмжээр нь өндрөөр нь царайгаар нь бүх юмын чи уурд гарна хойно гарна гэсэн ийм хүртэл юмтай битгэд тийм их юм дундаас бүжгээ бүжиглсээр л байсан. Яг түн шиг гэдэг зүйлээ орж ирсэн цагаас эхлээд нэг жоохон цалин авдаг болсон. Тэрнээс биш огт цалин авч байгаагүй. Мөн тэмцээн уралдаанд дах одоо 1-р байрны тэдэн төгрөг гэсэн хэрнээ биднэрт нэг их юм ирдэггүй байсан. Бид нар маш их хөлмөрөө мүлжүүлсэн гэхэд бол би 100% хэлнэ. За энэ бүх юм бол ингээд үнэхээр бодит үнэн кейсүүд. За одоо Аминагийн Эрдэнэтэд болсон намайг оролцсон гэж хэлсэн бичлэгэн дээр төөгөө тийм юм ерөөсөө огт байхгүй. Аминаг бицээр агаад битэрийн дунд нэг тийм болохын үед болсон гэж үнэхээр жишимчгүй худлаа ярьсныг би чихээрээсээ сонслоо л доо. Бид нар ч хүртэл Эрдэнэтийн тэр Freedom тэмцээнд орж исэн. Гэхдээ бид бүгд өөрөөрөнд онж исэн. Үнэхээр ингээд 7 охин зэрэгцээ онцсон байж хахад хамгийн тулд нь унтчихсан Аминаг төөгөө гэдэг хүн оролцсон. Тийм болохын үед бол болсон. За би Assassin's гэдэг хамтлаг болчоод би болоод Nation дөнгөж орж ирээд 104 зам дээр наашаа нүүж ирж байхаас нь ихсүүлээд ер нь бараг бүжигтэй Мерсер л очдог байсан. Бараг очих нь нэлээд багассан. Яа тэгвэл тэр дээр нь байгаа тэр удирдаад байгаа хүмүүсүүдийн заван үйлдэлүүдийг үнэхээр харж чадахгүй байсан учраас би бүжигтэй ингээ баг очдог болоо. Тэгээ бүр сүлдээ бүжгээ хайсан. За мөн бүжгээ хайсан хамгийн том шалтгаан маань Амрийн Бачка гэдэг хүн намайг оролдож байсан. Одоо энийг үгүйсгэж бол арайч тэгэж тудлаа хэлж чадахгүй байх гэж би бол бодож байна. Тухайн үед би тэд бөөндөө шинэ жил тэмдэглээд бүгд согтуу намайг өрөөнд ундч байхад шүн намайг оролдож байсан. Хүн хүндлээд багшаа гэж боддог. Ингээд үнэхээр ингээд бүжгийн минь заадаг ингэдэг гэдэг хүн маань ингээд ингэж ийн гэдэг бол би шууд сэрээд тэр хүнийг эсэргүүцээд өөрөнд хоноод маргааш өглөө нь болоод өөдөөс нь ингээд би тэр хүнийг харч чадахгүй байхгүй жоох хүүхд тийм сонь сэтгүү хүчж байгаа шүү дээ харч чадахгүй ингээд байж хахад над руу ингээд жишимчгүй ингээд сонио харж ийснэ за ингээд ингээд тэрийгээ зүүч болоогүй юм шиг ингээд яриа явж л байсан хүн энэ бүгд үнэн шүү дээ төгөө гэдэг хүн ч гэсэн доод хүүхдүүдэд оролцдог байсан үнэн шүү дээ дахиад цааш нь ингээд хүмүүс нь ярих уу ярих шаардлагатай бол ярьж чадна яагаад гэвэл энэ хүмүүсүүдийн доор яагаад хүн тогтдоггүй байсан шалтгаан нь ерөөсөө л энэ хэрвээ тийм явдал болж байгаагүй тийм заваа юм байхгүйсэн бол би одоо хүртэл бүжиглж байх байсан гэдэгтээ бол 100% итгэлтэй. Мөн надтай хамт бүжиглдэг байсан охтууд болон залуучууд одоо юу гэдэг те би тэдтэй хамт байсан крewийнхэн бас байдгаараа байж л байх байсан. Би тэд үнэхээр
бүжиглээд энэ тэнд халтуур хийгээд хаасайгүй ингэж юм заагаад энэ байгууллага дээр очиж бүжиг заагаад байдаг байсан хэрнээ олигтой цалин гэж юм ерөөсөө авдаггүй байсан болохоор тэнцэнээс бутарсан байхгүй юу да. Энд чинь үнэн штэ. Хүний хөдөлмөрийг мүлчижсэн шүү дээ. Тэгээд тухайн үед хүүхдүүдийн сэтгүүг юугаар ингээл балгаал байдаг байсан бэ гэхлээр та нар би байгаа тулдаа тэмцээнд орж байгаа шүү. Би байгаа тулдаа энэ клипэнд орлоо шүү. Би байгаа тулдаа киноны нэг юм 3-4 секундэд орлоо шүү ч юм уу тий. Одоо бодоход нэг 3-4 секунд л байгаа байхгүй юу үнэндээ. Тэгээ рекламанд орлоо. Ингээ зурагтаар гарч ийн. Яг түн шиг зурагтаар гарч ийн. Би байгаа болохоор би гэдэг байсан. Одоо үдээ 20 хэд насалчаад ингээд яг би ингээд бодох нэ жоохон хүүхдийн сэтгүүгээр маш их тоглож, маш их тэр үнэхээр бүжиглэх гэсэн одоо юм олон улсын тайзан дээр гарах гэсэн юм хүслээр нь хүүхдийн хүслээр мөнгө олж шулж байсан нь үнэн. Шулж олохдоо дээрээс нь тэр октоодуудыг оролддог байсан нь үнэн. Яагаад ингэж оролдуулсан эмэгтэйчүүд нь буруудан болт юм болоо? Тэр хүмүүс чинь дуртайдаа биш байхгүй юу та? Яагаад тэр оролдоод байгаа хүмүүсүүдийн хин ч юм ярихгүй байгаа юм бэ? Та нар тийм бүршүүлтүргүй бүгд юм тархин тийм тэнэг тархи байхгүй юм уу? Энэ түүхийг Амина ерөн шүгэл дуусснаас эхлээд Амина ингээд амар ингээд байгаа болохоор би шууд ингээд цацчих байна. Яагаад гэвэл намайг бүжгээ хайсан бэ? Яагаад хайсан бэ гэдгийг надаас хүн болго асуудаг. Миний мэдих, намайг таних миний найзууд бүгд асуудаг. Би гэрийнхэн хүртэл асуудаг. Тэгвэл бас хөөрхөн юм дээшээ байсан юм би тэр чигтэн зүгээр гэл хаяа явцсан. Яагаад гэвэл юм заваа юм болж исэн болохоор. Заваа юм байдаг байсан болохоор. Би гэхдээ тэр бүх хүмүүс хизээж үнэнгээ хэлж байгаагүй одоо бичлэгээрээ хэлж байна. Тухайн үед би яагаад бүжгээ хайсан бэ гэхлээр би жоохон нуруу өвдөөдөө би нуруундаа бэртэл авсан юм миний бүр өвдөөд. Миний бие хаавлахгүй байна. Би мэрэгчлэрээ ажиллах хэрэгтэй юм шиг байна гэд. Тухайн үеийн нийгэм нь өөрөө ийм юм задруулж болохгүй юм байна гэсэн юм ухагтхуунтай байсан учраас тийм байгаа юм. Одоо хэрвээ чи эмэгтэй охин бүсгүй та хэрвээ тийм үйл явдал болж исэн танд одоо хэрвээ болоод байгаа бол дуурах хэрэгтэй. Тухайн үед бас тэр хүмүүсд тийм үйл явдал амсцсан, мэдэрсэн, тэрийгэ илэрхийлж чадаагүй тэнцээ юм сэтгэлийн юм юутай байгаад яг цаг хугацааны ирэхээр ингээ мартагдсан хүн байх юм бол таа ч гэсэн дуурах хэрэгтэй. Үний юм хизээд байдаг байхгүй юу? Хэдийг хэлмээр байна. Тэгээд тэглээгээд угаасаа чи дуртай байсан болоод ингээ байлгүй дээ гэсэн юм ухаан туунтай байгаа хүмүүст хэлэхэд бол нэрээ тарих байна уу танд? Тарих байгаа юу гэж хэлмээр байна да. Миний бичлэг дуслан үзсэнд баярлалаа. Маш их стресстэй. Тэгэхээр арайчтай нэрээ. Арайчтай. Яаж тэгж юм худлаа хэлж чаддаг байна. Хэрвээ одоо энэ доор бас чаддсан бол энэ худлааштай гэж орж ирээрэй заа ёо. Баярлалаа.